авч өгч байгаа зээл гэж ойлгож болно. 2015 оны 9-р сар гэхэд оюу толгой компани зэсхайлуулах үйлдвэрийн судалгааг боловсруулах үүргийг хүлээж Монгол улс өөрийн зэсхайлуулах үйлдвэртэй болсноор тус төслөөс манай талд оногдох өгөөж нь цаашид эрс өснө гэдгийг ерөнхий сайд мэдээллийнхаа төгсгөлд тодтогдсон юм а. Ямар ч тач Монгол улсын хөгжлийн гол хоёр толгой хэмээн хаана хүлээн зөвшөөрөгдсөн оюу толгой 5 толгой ордын нэг нь хөдөлгөөнд орж эхэллээ. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд Монгол руу нуруугаа бус нүрээ харуулж гар сунгаж эхэлсэн. Оюу толгой төсөлтэй хамтран ажилладаг дотоодын компаниуд ч эдийн засгийн хамгийн эерэг нөлөө хүртгээ хүлээж эхэллээ. Энэ мэтчлэн Монгол улсын эдийн засагт эрдэнэчиг арвин их үр өгөөжөө өгөх томоохон төсөл бүхэлдээ хөдлөх боломж ийхүү бүрдээд байна. Одоо харин оюу толгойг улс төрийн асуудал болохгүй байх үүрэг улс төрч нам хүчнүүдийн өмнө үлдэж байна. Өнгөрч байгаа 7 хоногт Улаанбаатар хотноо Аз ТV-ийн 20 гаруй орноос ирсэн залуучуудын төлөөлөл чууллаа. Тэд эрүүл мэнд, боловсрол, залуусын хөдөлмөр эрхлэлт, төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого хийгээд залуусын оролцооны асуудлаар саналаа солилцож, ажил хэрэгт шийдлүүд боловсруулахаар цугласан гэж хэлж болох юм а. Үүнээс гадна Азийн залуучуудын чуулганы гишүүн орнуудын харилцаа холбоог сайжруулахад гол үүрэг гүйцэтгэх хэм, ерөнхий ассамбле дотроо салбар хуралдаануудыг хуралдуулсан бөгөөд тэдний нэгдэн Монголын залуучуудын хөгжлийн асуудалд нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн асуудал хэлэлцсэн юм а. Аз ТV-ийн залуусын чуулганыг тойм хөтөлбөр онцолж байна. 1990-ад оноос өмнө Монгол улс хүн амын хувьд залуу бүтэцтэй орны тоонд ордог байсан. Энэ байдал ч өнөөдөр хадгалагдаж нийт хүн амын 66.5%-ийг нь 15-аас 59 насныхан эзэлж байгаа нь эдэр бүтэцтэй орны ангилалд хамаарч байна. Гэхдээ 2040 он гэхэд 15-аас 59 насныхны эзлэх хувь 66.5%-аас 55% болж буурахаар байгаа нь Монгол улсын хүн ам нийлээд хөгшин бүтэцтэй орн болох төр зураглал гарчээ. Тиймээс хүн амын хувьд эдэрчүүд буюу залуусаа эзлэх тоо их байгаа энэ хэдхэн жилд монголчууд бид залуучуудын хөгжилдөө хандсан дөрвтэй өөрчлөлтийг хийх, төр засгийн бодлогоор залуусаа дэмжих зайлшгүй шаардлага тулгарч байгааг харж болох юм а. Аз ТV-ийн улс орнууд бусад төвийдүүгүүд бол хатсангуй залуу хүн амтай энэ ч үүднээсээ залуусаа дэмжиж төрийн бодлогоо нэгтгэх шаардлагын хүрээнд Азийн залуучуудын зөвлөлийг бүсийн улс орнуудын залуучуудын байгууллагуудыг бэхжүүлэх зорилгоор 1972 онд байгуулсан байна. Тус зөвлөлийн төлөөллийн байгууллага болох гүйцэтгэх хорооны ерөнхийлөгчөөр Малайз улс, тэргүүн дэд ерөнхийлөгчөөр нь Монгол улс ажиллаж байна. Азийн залуучуудын чуулганыг 2013 онд Камбожийн Вант улсын ерөнхий сайдын ивэлдор зохион байгуулсан бол Монгол улс Азийн залуучуудын 5 дахь чуулганыг эх орондоо зохион байгуулах их бүхий улсаар сонгогдож, ийхүү за өнгөрөх 7 хоногт Азийн 25 орноос 23 орныхон залуучуудыг оролцуулсан чуулганыг зохион байгууллаа. Нэг Аз 2015 тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо сэдэвт энэ чуулганд 600 төлөөлөгч оролцсон бөгөөд тэдний санал бодлоор дамжин чуулганаас гарах шийдвэрийг төсөөлж болохоор байлаа. Өнөөдөр залуучуудын өмнө тулгамдсан олон асуудал байна. Гэхдээ шийдвэрлэх боломж гарц бас олон бий гэж бодож байна. Монгол улсын ерөнхийлөгч бүх зүйл биднээс шалтгаална гэж хэлсэн. Үүнтэй би санал нэг байна. Бид боломжоор хангаж залуучуудын хөгжил оролцоог нэмэгдүүлж чадвал тэдэнд хийж чадахгүй зүйл гэж байхгүй. Тиймээс юу хийх ёстойгоо бид энд хэрэгжиж байна. Эндээс гарах үр дүн их чухал гэдгийг хэлмээр байна. Би залуу хүн надад хийж бүтээх хүсэл тэмүүлэл их байна. Гэхдээ бидэнд тулгардаг саад бэрхшээл цөөнгүй бий. Тухайлбал аливаа зүйлийг хийх гэхээр санхүүгийн асуудал хамгийн түрүүнд тулгардаг. Нөгөө талаараа залуусын боловсролд анхаарахын чухал гэж би боддог. Энэ хоёр асуудал бидний хийж бүтээх хөгжөхөд маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. Азийн залуусын чуулганыг Монгол улсын төрийн тэргүүн нээж үг хэлсэн. Азийн орнуудын аливаа асуудлаарх маргааныг тасалдаг гол гэрч үндсэн талбар нь Монгол улс Улаанбаатар хот байхаас хизээж татгалзахгүй гэдгийг энд хэлэхэд таатай байна. Азийн залуучуудын 13 дугаар ерөнхий ассамблеийн хурлаас Дэлхийн залуучуудын ассамблеийн Аз хариуцсан төлөөлөгчийн газрыг Монгол улсад байгуулна гэвэл бидний зүгээс бүх талаар дэмжин хамтран ажиллах болно гэж тэрээр хэлсэн юм а. Бүс нутгийн аюулгүй байдал тогтвортой хөгжлийг хангах нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг тэргүүлэх зорилтуудын нэг юм. Тиймээс Азийн орнуудын аливаа асуудлаарх маргааныг тасалдаг гол гэрчин үндсэн талбар нь Монгол улс Улаанбаатар хот байхаас хизээч татгалзахгүй гэдгийг энд хэлэхэд таатай байна. Азийн залуучуудын 13 дугаар ерөнхий ассамблеийн хурлаас Дэлхийн залуучуудын ассамблеийн Аз хариуцсан төлөөлөгчийн газрыг Монгол улсад байгуулна гэвэл бидний зүгээс бүх талаар дэмжин тусалж
хамтран ажиллах болно гэдгийг энд бас хэлье. Харин улсын хурлын дарга инх болд Азийн залуучуудын зөвлөлийн удирдлагуудтай хийсэн уулзалтынхаа үеэр хэлсэн үгэндээ энэ удаагийн ассамблеийн үр дүнг нарийн хэмжихэд бэрхээ. Ямар ч тохиолдолд твийн бусад орнуудаа урайлан оролцуулж ийм арга хэмжээг зохион байгуулж байгаа нь дэлхийн бусад улсад ч үлгэр дуурайл болно гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн юм а. За төрөөс залуучуудын хөгжлийн талаарх баримтлах бодлогын төслийг боловсруулж байгаа энэ үед хуулинд залуучуудын санал санаачлалыг тусгаж байгааг салбарын сайд нь онцолж байлаа. Монгол Улсын төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах үндсэн чиглэлийг үндсэндээ боловсруулж дуусж байгаа. Тэгээд дотроо Монгол залуу хүний эрхэмлэх зүйлс юу байх юм? Монгол залуу хүний орлоготой, ажилтай, хөгжлийн боломжид яаж хангагдсан байх юм бэ гэдэг гол зорилтуудыг бид тусгахыг оролдож байгаа. Чуулганы хүрээнд 100 хойд Азийн залуучуудын симфозиум болон хөрөнгө оруулагч бизнес эрхлэгч залуучуудын форумыг зохион байгуулсан. Бизнес эрхлэгч залуучууд Аз тэр дундаа Монгол улсад хөрөнгө оруулах боломж, тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцсэн байгаа. Вьетнамчууд Монголд ирээд цайны үйлдвэр, Испанчууд махны үйлдвэр байгуулах зэрэг нь зөвхөн монголчуудад хамааралтай бос 1.3 тэрбум хүнтэй урд хөршийн зах зээл рүү шилжих эхний алхмаа хийж байна гэж тэд харж байна. Тиймээс бид өөрсдөө боломжоо бүрдүүлэх ёстой. Ингэснээр Монголд хөрөнгө оруулахад хэр ашиг тустай вэ гэдгийг харуулна гэх зэргээр ярилцсан юм а. Доктортой хөгжлийн зорилтууд бол үндсэндээ 17 зорилт байгаа. Энэ 17 зорилтоос хамгийн тулгамдж байгаа эрүүл мэнд, гендер боловсрол гэсэн асуудлуудыг илүү тухайлан авч Азийн залуучууд энэ удаа энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа хэрхэн хөгжүүлэх үү? Залуучдын байгууллагууд хамтарч юун дээр оролцох вэ гэдэг асуудлаар тодорхой шийдлүүд гаргах ийм хурлууд бол зохион байгуулагдана. Ер нь бол тулгамдж байгаа асуудлууд бол харьцангуй дайнтай холбоотой асуудал бол Азад гайгүй байдаг. Бусад твүүдийг бодвол хамгийн их тулгамдж байгаа асуудал бол байгалийн гамшигтай холбоотой асуудал байгаа. Улаанбаатар хотноочулсан Азийн залуус үндсэн хурлаасаа гадна бэсрэг наадам үзэж сонирхон үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочилж залуусын төглийн анхны гараа болгож 100 модыг тавьсан байгаа. Мөн одоогийн Монголын залуучуудын холбооны байрны дэргэд ирээдүйд сүндэрлэх нэг Аз самхгийн шавыг тавьсан. Энэ барилга нь Монголын залуучуудын холбооны барилгын суурин дээр босох буюу 39 давхар байхаар зураг төсөл нь батлагджээ. Энэ удаагийн ерөнхий ассамблеэд оролцсон гадны зочдын хувьд Монголын залуучууд маш их нээлттэй хэлний өндөр төвшөнд байна. За монголчуудыг бизнес эрхлэх асар том зах зээл хүлээж байна гэж онцолж байлаа. Өнөөдөр дэлхийд 1.8 тэрбум, Азад 750 сая, за манай улсад 1.3 сая залуучууд аж төрж байна. Тэдний төлөөлөл болсон эдгээр залуус Улаанбаатар хотноо чуулсныхаа дараа доктортой хөгжлийн зорилтод Азийн улс орнуудын оруулах саналыг нэгтгэж нэгдсэн үндэсний байгууллагын ажлын хэсэгт хөргүүлэх учиртай юм а. Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр хорооллын арын 16-р байр нурах шахсан талаарх мэдээлэл өнгөрсөн 2 сард хотын иргэдийг баггүй түгшээсэн. Хот төлөвлөлт муутай манай улсын хувьд орон сууцны хантай залгуулад байшин барьдаг нь ердийн үзэгдэл болсныг хийн хөнгөө мэдэж шүүмжилдэгч эцсийн мөчид өөрөө барих болвол хууль дүрмийг умартан байшингаа босгоод авдаг нь нууц бишээ. За энэ удаагийн үйл явдлыг хотын зүгээс авсан арга хэмжээ гэж ойлгож болох юм. Учир нь дэрэгдэн угсан там шиг том нүхнээс үүдэж 16 дугаар байранд хазаалт өгсөн гэж дүүргийн засаг даргын томилсон шинжээч дүгнэлт гаргаснаас үйл явдал эхэлсэн билээ. За тэр дор иргэдийг нүүлгэн шилжүүлж баггүй сенсац тэгдээгээд авсан уг арга хэмжээ одоо төгсгөлийн шатндаа явна. Өнгөрөх 7 хоногт дүүргийн удирдлагууд газар дээр нь мэдээлэл хийж иргэдийг айд сандрах явдалгүй гэж тайвшрууллаа. Энд бол яг бэхэлгээний ажил явагдаж байна. За яг та бүхний харж байгаа энэ орчин